Төсвийн хүрээний мэдрэмж байнгын хороондоос асууж таарах юм байна. Одоо сайд нь байхгүй юм байна. Энэ төсвийн хүрээний мэдээллийн тогтоолыг харахад эх оны төсвийн зарлага санхүүжилтийг 33.4 тэрбум 4 их найдад барина гэж тоо явж байна. Тэгэхээр энэ жилийнхээ төсвийн зарлагаа нэмэгдүүлэх үү гэсэн байр суурьтай байгаа юм байна гэж нэгдүгürt ойлгож байна. За энэ зөв үү гэдгийг нэгдүгürt байнгын хороондоос асууя. Хоёрт нь манай сангийн яамныхын энэ хэдүүлэн төсвийн зарлага санхүүжилтэнд бүтцийн өөрчлөлт хийвэл яасан бэ гэсэн санал байна. Төсвийн урсгал зардлаа бууруулад хөрөнгө оруулалтын зардлаа нэмэгч чиглэлээр ер нь та хэд маань энэ намар судалгаа шинжилгээ хийж ажиллавал яасан юм бэ? Төсвийн урсгал зардлаа хэдүүлээ бууруулахгүй болохоор хөрөнгө оруулалт маань нэмэгдэхгүй байна. Хийх ажил маш их байгаа байхгүй. Амлсан ажил зөндөө байгаа. Тийм болохоор энэ чиглэлээр одоо төсвийнхээ 26 төсвөө боловсруулах чиглэлээр ажиллавал яасан юм бэ гэсэн санал байна. Тэгээд дээр нь засгийн газрын асуудал яригдаад нөгөө арчилснаа маань засгийн газраас гарах нь тодорхой болцсон юм чинь энэ яам энэ татан буулгаад төсвийн зардал энэ төр хэмж болохгүй юу? Одоо тэр яамгүй сайд мэдэр юу ихэвдээ хэцүү шүү дээ. Тийм биз дээ. Энэ олон шадар сайдын чиргэж байхгүй бах ер нь тэгээд энэ бүтц центрийг сомготоход энэ урсгал зардлаа бууруулах яасан гэсэн ийм зүгээр санал байна. За энийг одоо төсвийн байнгын хороондоор хариулахад хэцүү л байх. Зүгээр ямар ч байсан ийм санал байгаа шүү. За тэрийг та бүгд мань хариулж өгөөч. Нэгдүгээр тэр төсвийн байнгын хороондоос эхний асуултыг хариулж өгөөч. Төсвийн урсгал зардлыг төсвийн одоо зарлага санхүүжилтийг 33.4-д барина гэж тооцоолж байгаа юм байна, тийм ээ. За хариулж өгөөч. За даваасрын дарга хариулт өгье. За гишүүдийнхээ энэ өдрийн амгалан гэрээ. Тэ алдар жавхлан гишүүний тэр төсвийн зардал ингээ буурах юм байна гэсэн асуулт байна. Тийм. Бууруулж байгаа юм байлээ. Одоо ч 35 их найд илүү байгаа. 34 их найд болгоо. Ер нь цаашдаа ингээд төсвийн зардлын өсөлт хурцтай байсныг бас ер нь зогсоёо бууруулъя гэсэн ийм төлөвлөгөөтэй орж ирж байгаа юм байлээ. Энэ бол зөв. Үндсэндээ 2021 онд байсан 11 их найдын төсөв одоо 35 их найд болсон байгаа шүү дээ. 3 дахин өссөн. Энэ бол хэрвээ төсвийн орлого, нүүрс, гол экспортын нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн үн унсан үед бол маш өндөр эрсдлийг дагуулах байдлыг бий болгож байгаа. Тийм учраас цаашдаа бол одоо төсвийн зардлаа ингээ өсөхгүй явъя гэж. Яг өөрөө ч хэлээд байгаа тэр нэг төсвийн зардлыг бууруулахад ер нь бол бүтцийн өөрчлөлт шинжил хийж л бууруулах хэрэгтэй. Тэрнээс биш механикаар бүх салбарыг тийдгээд ингээд одоо шууд таналт хийж болохгүй. Инхээр эмнэлэг боловсрал хоёр, эрүүл мэндийн салбар боловсрал хоёр одоо хүнд нөхцөлт байдал үүсдэг. Ийм гашуун туршлага бидэнд бас бий. Өмнө одоо ингэж ийсэн. Тийм учраас ялангуяа энэ 3 дахин өссөн урсгал зардлыг хаана өсч үү, юунаас болж өсч үү гэдгийг л нэлээд наривчилж гаргаж ирмээр байна. Тийм ажлын хэсэг их хурал дээр Булган туяа гишүүнээр ахлуулаад ингэж ажиллаж байгаа. За эндээс тодорхой дүгнэлтүүд орж ирэх бах. За яамдын тоог бууруулах асуудал бол уг нь бол чухлаа. Би бол ер нь төсөв өссөний бас нэг шалтгаан болвол олноор нь яам бий болсон бол салбараар нь одоо төсөв нэмэгдүүлж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Салбараар нь шүү дээ. Тийм учраас бол энэ төсвийн зардлыг бууруулах чиглэлд гол хийгдэх ажил бол бүтцийн өөрчлөлт шинжилт хийж бууруулах ёстой гэдэгтээ бол санал нэг байна. За жокийн алдар жавхлан гишүүн тодруулж сууя. За даваасрын даргад баярлалаа. Та бас санхүүчхүний хувьд бас миний саналыг дэмжиж байгаа их баярлж байна. Манай сангийн яамныхын саяны одоо миний хэлсэн саналыг та хэд маань бас надад албан ёсоор албан бичгээр эргэж хариу өгөөч би хүсэж байгаа. Төсвөдөө бүтцийн өөрчлөлт хиймээр хэдүүлээ. Маш том бүтцийн өөрчлөлт хийж шинжилгээ хийжээд төсвийн зарлага санхүүжилтийг аль талаас нь хасах уу? Яаж хөрөнгө оруулалтаа нэмэх чиглэлээр ажиллах уу гэдэг нь надад албан ёсоор энэ гамбат тарга байж байна. Надад эх 7 хоног та бүгд маань албан ёсоороос хариу өгөөч. Би одоо 26-ны төсөв дээр бас асуудлуудыг тавья гэж бодож байгаа. Тэр Булган туяа сайдын ажлын хэсэг ахалж байгаа юм бол тэр энэ дэрт нь олж ажиллая гэсэн бодолтой байна. Тэгэхээр төсвийн зарлагт том бүтцийн өөрчлөлт шинжилгээх цаг болсон гэж би бодож байгаа. Даваасрын даргад бас санал дэмжиж байгаа талархал илэрхийлье. За баярлалаа.